Сайн байна уу? Идида контентэд тавтай морилно. Миний бие золоо та бүхэнд бодиттой, баримттай, хараад бус хоолны шүмж хүргэх болно. Тэгээ энэ дугаартаа бид нар CU болон GS25 сүлжээдлэгүүрүүдийн мантун буузуудыг амтлаад тэгээ та бүхэнд бодиттой, баримттай, хараад бус шүмж хийх болно. За бүгдээ GS25 л оръё. Сайн байна уу? Мантун бууз авъя. Авч явахаар үхрийн махтай мантун бууз нэг юм уу? Тэгвэл үхрийн махтай мантун бууз, дахианы махтай мантун бууз, тэгээ бүлгүүгийтэй мантун бууз, 3 мантун бууз авъя. Авч явахаар. Баярлаа. За, буузаа авчлаа. Одоо тэгээ CU руу оръё. Мантун бууз. Үхрийн махтай өөр ямар байгаа юу? Бүлгүүгийн байгаа юу? Дахианы махтай. Пиццатай юу? Пиццатай мантун бууз. Тэгвэл үхрийн махтай тэгээд пиццатай мантун бууз. Хойноо. Баярлаа. За, CU-гээс мантун бууз авлаа. GS25-аас мантун бууз авлаа. Одоо тэгээд идийда. Яа GS25-аас мөн CU-гээс мантун бууз судалдаж авлаа. Тэгээд GS25-аас бол 3 бууз авсан. Тэгээд нэг мантун буузны ширхэг үнэ нь бол 2000 төгрөг байгаа GS25. Үхрийн махтай, дахианы махтай, бүлгүүгийн яг адилхан 2000 төгрөгийн үнэтэй. Харин CU-гээс мантун бууз авсан үхрийн махтай 2200. Хүсгэр бууз, пиццаны амттай бууз нь бол 2300. Тэгэхээр CU-гийн мантун бууз нь бол GS25-ын мантун буузаас 200-аас 300 төгрөгөөр илүү үнэтэй байгаа юм байна. За CU-гийн мантун буузнаас эхлэе. Би дөнгөж сая гараа угаацсан шүү. Now, look, once you've got that really nice, heavy, a quick rinse, up, down. Гараа ариутгацсан байгаа. Тэг хоол идэх өмнө нь гараа ариутгах зүйл шүү. Харагдах байдал одоо яг л мантун бууз шиг харагдаж байна. Хав халуун байна. Гурил нь бас зөөлөнч биш, хатууж биш, яг тийм часвисэн байна. За, идий да. Нэрээ пиццаны амттай байна. Пиццаны амттай мантун бууз. Би анхны удаа пиццаны амттай мантун бууз идэж байна. Дотордол нь иймэрхүү харагдаж байна. Халуун ногоо мэдрэгдэж байна. Гэхдээ хит их биш. Би өөрөө халуун ногоо идэж чаддаг учраас халуун ногоотой хоол иддэг. Хям байна. Улаан ногоон чинжүү. Яг л пицца шиг амтгдаж байна. Гэтэ үхрийн махтай мантун бууз нь арай тийм одоо хөөсөн хэлбэртэй байна. Пицца нь тийм нам суудсан байсан. Энийг авсаа үзье. Махны амт нь бол гоё байна. Анх хазгаж жоохон хуурай дуу байх нэмштэйсэн. Гэхдээ яг ингээ махын голоос нь идсэн чинь амтлагч нь таарсан байна. Сонгон мэдрэгдэж чинь давс бэрцэн яг гоё ингээ зөгцсөн. Одоо бол амар гоё амтгаж байна. Ерөнхийдөө пиццатай мантун бууз би нэг 1-5-ын хооронд үнэлэх юм бол нэг 3 үгүй. Ягаад гэвэл би өөрөө хоол идэхдээ махтай хоолнд дуртай. Энд бол хэрчсэн хям байгаа. Тэгээ мэдээж сонирхолтой шинэлэг байгаа нь одоо бүтээлч байна. Гэхдээ би нэг 2 дахь удаа захиалах дээр бол эргэлзэж байна. Ямар ч гэсэн сонирхолтой пиццаны амттай мантун бууз байна. Үхрийн махтай мантун буудад үнэлгээг нь GS25-тай харьцуулж байгаа үгүй гэж бодож байна. Гэхдээ надад бол ер нь бол 5-аас 4-ийг үгүй гэж бодож байгаа. Яагаад вэ гэвэл мах нь гоё амттай байна. Гоё амтал яг гоё амталсан стандарт барьсан. Гэхдээ нэг юуны би нэг махан дуртай учраас гурилынх нь хэмжээ нэг байгаа. Харин мах нь одоо бараг нэг 25% ч юм болов. Тийм болохоор дараа нь дан гурил идэхээр надад тийм хайрын санагдаж байгаа. CU-д бас нэг нэмэлт оноо өгье. Ягаад гэвэл мантун бууцтайгаа цаас өгж байгаа. Тэгээ энийг нас мантун бууцаа барьж идэхэд бол эвтэйхэн байгаа. Харин GS25-д бол бууцыг нь дангаар нь ингээд өгчөж байгаа. За энэ үхрийн махтай мантун бууз. За харагдах байдал нь бол бүхний хэлбэртэй маш адилхан байна. За. Амтан давгүй байна. Гондны амт мэдрэгдэж байна. Энэ шүүс нь бас яг ингээд мантун бууз руугаа ингээд шингэсэн байна. Гэтэ нөгөө яг CU-гийн мантун буузтай адилхан асуудал байгаа. Мах нь нэг тийм иймэрхүү хэлбэртэй. Бууз нь нэг ийм байна. Тэгэхээр мах жоохон байна гэж хэлье. Гэхдээ би GS25-ын үхрийн махтай буузанд бол 3 дүгж байгаа. Амтлагчныхын хувьд би гонд дуртай л да. Гэхдээ яг CU-гийн мантун бууз шиг тийм яг ингээ гоё бүх юм таарсан амт бол надаа одоо мэдрэгдэхгүй байна. Гэхдээ GS25-ын мантун бууз нь бол CU-гээс 200 төгрөгөөр илүү хямдхан. За яг шалгах. Үхрийн мантун бууз нь
GS 2000 төгрөг байгаа. CU-д бол 200 төгрөгөөр илүү үнэтэй байна. Тэгэхээр үний хувьд бол GS25 илүү хямдхан байна. За энэ чи одоо ямар бууз вэ? Тэгээ GS25-ын нэг онцлог юм гэвэл мантун бууз нь ногоон тэгээ шар өнгөтэй байгаа. Энэ мэдээж энэ өнгө оруулагч орсон байгаа. Тэгэхээр тэр энэ яг өнгө нь гоё байна. Энэ булгоогийн юм шиг байна. Луун харагдаж байна. Булгоогийн илт мэдрэгдэж байна. Надад бол GS-ийн булгоогийн мантун бууз нь энгийн үхрийн махтай буузнаас илүү амттай санагдаж байна. Би энэ буузанд бол одоо 5-аас 4-ийг өглөө. Яг булгоогийн амт татж байна. За энэ дахианы махтай. Өнгөөрөө ялгангуудаа одоо GS-ийн ажилчид нь бас одоо мантун бууз судалж авч байгаа хүмүүст нь бас амар байгаа. Ягаад гэвэл одоо ногоон өнгөтэй дахианы махтай, шарн булгоогийн тэгээ энгийн өнгөгүй нь бол үхрийн махтай. Гэтэ GS-ийн хэлбэрийн хувьд амар гоё харагдаж байна. Яг ингээд нэг юм гараараа чимэгдсэн тийм мэдрэмж бол авч амар илүү гоё үзэмжтэй байна. Тэрийг бол үнэлээ. Та биш шууд мах руу орлоо. Дахиад гоё жуус байна. Одоо та нар хараа ингээд шүүслэг амар харагдаж байна. Дахианы мах нь луунтай байна. Дахиа гэж одоо мэдрэгдэж байна. Амт нь сулвтар байна. Энэ дээрээ Davos Spirits-нээс ч юм уу яг нэг тийм тодорхой амтлагч өгсөн бол энэ бууз илүү дүр төрхтэй байх байсан байна. Тэгвэл амар тийм сул амттай байна. Дахианы махтай мантун бууз нь бол сонирхолтой санагдлаа. Давуу тал нь дахианы махыг шүүслэг болгох амар хэцүү байдаг. Ер нь дахианы мах цээжний мах идэнгүүт чинь тэ хуурай аргу байх магадлал маш өндөр байдаг. Тийм болохоор энэ буузыг яг ингээд шүүслэг болонгууд надад маш их таалагдсан. Гэхдээ амтны хувьд бол би илүү тийм тодорхой амт хүсэж байсан. Тийм болохоор би энэ дахианы мантун буузд бол 5-аас 3 өглөө. За тэгээд GS25-ын болон CU сүлжээ дэлгүүрүүдийн мантун бууз идэж үзлээ. Миний дүгнэлт ямар байна гэж хэлэх юм бол хамгийн амттай мантун бууз нь бол CU-гийн үхрийн махтай мантун бууз байсан. Амт нь тодорхой, гоё амтлсан байсан. Хоёрдугаар байрт би GS25-ын бүлгүүгийн мантун буузыг тавьж байна. Амар яг л одоо бүлгүүгийн идж байгаа юм шиг мэдрэмж авсан. Тэгээд яг ингээ ерөнхий дүгнэлт хийхэд бас нэг юм ажиглагдлаа. GS25-ын мантун буузнууд нь бүгдээрээ 2000 төгрөгийн үнэтэй байна. Тийм болохоор эдийн засгийн хувьд бол GS25-аас мантун бууз авах нь илүү хэмнэлттэй байгаа. Ягаад гэвэл CU-д байгаа мантун бууз нь яг нэг амтаасаа шалтгаалаад 200-аас 300 төгрөгийн илүү үнэтэй байгаа. Тэгээд CU-гийн бас сав баглаа нь илүү таалагдсан. Ягаад гэвэл мантун бууз болгон дээрээ цаасан баглаатай байсан тэр таалагдсан. Харин GS25-ын мантун буузанд бол яг нэг цаас уулан дотор ингээд чихээ ийдсэн байсан. Нөгөө талаас GS-ийн мантун буузын сав баглаа байгальд илүү ээлтэй гэж бас харж болно. Би бол ер нь дахиад мантун бууз идэх юм бол CU-гийн үхрийн махтай мантун бууз идэнэ. Харин GS орох юм бол би GS-ийн бүлгөөгийн амттай мантун бууз авах болно. Тэгээ та бүхэн CU болон GS25-ын мантун буузны өөрсдийнхөө сэтгэлтэй хуваалцаарай. Тэгээд Idida контентыг дэмжиж лайк, share, subscribe-аар дэмжээрэй. Дараагийн дугаард уулзцгаая. Баярлалаа.